Сүхбаатар аймгийн уган сургууль болох Сүхбаатарын нэрмжтэй ерөнхий боловсролын 1-р сургуулийн түүхэд 100 жилийн энэ онд тохиож байна. Ойн хүрээндх хамгийн том бүтээн байгуулалт нь хичээлийн 1-2 дугаар байрны их засварын ажил юм. Тус сургуулийн барилга нь ашиглалтанд ороод 53 жил болсон. 2005 оноос хойш 20 жилийн дараа инхүү дотор их засварыг хийжээ. Засварын ажил бүрэн дуусч өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. 2025-оос 2026 оны хичээлийн шинэ жил эхлээд 2 сар орчим болоход сургуулийн багш ажилчид боломжтой бүхэл хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллагуудын заал танхимд сургалт хүмүүжлийн ажлаа дасалдуулалгүй явуулсан байна. Харин өнөөдрөөс эхлэн тэд цэвэр доглог шинэхэн орчинд сурч ажиллаж эхэллээ. Сургалтын орчин бол сургалтын чанарт нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Тэгэхээр одоо бид нар өмнөх жилүүдээс бид нар нэлээд томоор урагшаа сургалтын орчинд төгсөн маань ахлаа. Тийм учраас одоо биднээс нөгөө боловсролын үйлчлэгээ авч байгаа хүмүүсээс маань биднээс хүсэн хүлээж байгаа үр дүн бол сургалтын чанар, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чанар үр өгөөжөө дараагийн шатнд гаргах. Бид нар энэ үүргээ өндрөөр ухамсарлаж байгаа багсралцагчид, сургуулийн удирдах ажилтнууд, үйлчлэгийн ажилтнууд бүгдээрээ бид нар энэ сайхан сургалтын таатай орчинд өөрсдийнхөө эрхэлсэн ажилдаа илүү ихээр үр дүнд хүргэн ажиллахаар бид бүхэн хичээн, чармайн, шамдан. Өмнө нь манай сургууль ер нь бол яг ийм супер засвар бол хийгдэж байгаагүй. Одоо энэ жил яг 100 жилийнхаа ойн дээр засвар хийгдлээ. Тэгээд ер нь бүх юм гэгээлэг байна. Хүүхдүүдийн маань одоо ярьж байгаа яриа, багш нарын маань харж байгаа үндсөг бүхэл зүйл гэгээлэг сайхан байна. Улсын төсвийн 3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн тус ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн тогоон төмрөг констракшн шалгарсан. 5 сарын хугацаанд засварын ажлыг гүйцэтгэжээ. Зураг төсөв нь уламжлалт аргаар засварлах байсан ч захиалагч болон гүйцэтгэгчийн зөвшөөрлийн хүрээнд дотоод заслыг орчин үеийн шинэ стандартаар буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өнгө үзэмжтэй чанартай технологиор гүйцэтгсэн нь олонний талархлыг хүлээж байлаа. Тухайн сургууль маань бол одоо үндсэн 2 үе цагаан замаас их өнгө эмүүсээр хийх байсан боловч тэрийг юу гэдэг бас нэг шинэлэг өнгө дизайнтайгаар шийдэг гэдэг үүснээс энэ нийтийн эзэмшлийн хэлбэрээр зурагдгийн хавтангаар анги танхимын цонхон долын хавтангуудыг хулсан хавтангаар мөн захиргаа удирдлага багш нарын өрөөнүүдийг хулсан хавтангаар ингэж шийдснээр бас нэг юм онцлог давуу талтай байгаамаа. Засвартай сургуулийн хичээлийн 1-2 дугаар байрыг хамруулж шалнаас бусад буюу нийт эзэмшлийн талбай анги танхим, багшийн болон сурагч хөгжлийн төв, урлаг спорт залуудын дотор заслыг бүрэн засварлажээ. Сургуулийн засварын нийт төсөө 7.4 тэрбум төгрөг. Эхний ээлжинд 3 тэрбум төгрөгийг дотор заслыг хийсэн. Харин гадна талын урсгал засварыг сургуулийн 100 жилийн өн хүрээнд дотоодын нөөцөөр багш ажилтнууд өөрсдөө хийжээ.